Өглөөний биш өдрийн мэнд. Өнөөдөр би ажилдаа аваг амарсан. Яагаад гэвэл хэд хоног бүр амар ядарчлаа Монголд аягүй модод завгүй богино хугацаанд яваад буцсан болохоор аягүй ядарчаад ирсэн. Тэгээд өнөөдөр ажилдаа авахгүй амарчлаа. Хэдүүлээ хамтдаа хэдэн зүйл unboxing хийцгээе. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор энийг би Монголоос авчирсан. Ийм олон зургууд ингээд угаалгасан. Тэгээд нийтдээ 18 билүү 15 билүү. За тэр хавцаа ингээд зургууд ингээд ийм хөөрхөн. Энэ тэгээд нөгөө яа гэдэг юу шиг байгаа гэдэг. Инста ямар юу лээ нэг тэр камераар ингээд авахар зэрэг айгуу гоё ингэж угаагдчих гарч ирдэ штэ. Тэгээд хүмүүс энэ доор нь ингээд он сармаар бичээл айгуу гоё ингээд бичээд хадгалцдаг. Яг тэрэн шиг ийм хөөрхөн ингэж угааж өгдөг юм байна. Тэгээд энэ хамгийн гол нь айгуу тийм зургийнхын чанар айгуу гоё сайтай угааж өгдөг юм байна. Болохоор одоо нөгөө нэг юу альбом вау. Яас хөөх юм бэ? Энийг ингээд яг хүмүүст ингээд найздаа ч юм уу, ер нь ингээд гоё дотны хүнд ингээд бэлэг болгож өгвөл бүр үнэхээр гоё юм байна. Валентинаар найз залуу, найз охиндоо ч юм уу, эсвэл ээж авдаа төрс өдрийн бэлгэрч өгсөн ч болох юм байна. Найздаа бэлгэлсэн ч болох юм байна. Монголохоор ингээд ийм гоё ингээд гоё бэлгэнд өгж байгаа хүндээ ингээд сэтгэлийн үгээ ийм гоё бичүүлж бас болох нь байна. Энэ бас үнэхээр таалагдчихэйна. Тэгээ эндээ юм бал байгаа байхгүй юу? Энэ балаараа нөгөө гэдэг чинь ийм юмнууд чи ингээд доороо ингээд он сарын тэр бичээд хүмүүс аягаа ингээд дурсамжтай нэг тийм өг мөг бичээд ингээд альбом бичсэн гэдэг шүү дээ. Тэгэж бичих юм байна заяа. Өнгө нь амар таалагдчихэйна надаа энэ baby pink өнгөтэй. Биш олорч байгаа гоё хий гэж бодож байна. Энэ хөрхөн ингээд чих юм байна. За нэг яг тухтаа одоо би 20 итчээд гарч кофе шоп орж хэдэн хийх ажлын жагсаалтуудаа бичин тэгингээ энийг гоё доор нь гоё юм бичээд энэ стикерээс нь гоё нааж агаад арай жоох юм бүтээлч гоё вайптай хий гэж бодож байна. Вау, энэ миний хайгартаа. Цэнгэрээ. Вау. Ийм жоохон байсан байна хадаа. Одоо тэр харуулсан юм жоох хөвгтүүд. Жоохон яг их сарсан. Хамгийн анх дээр Солонгос дөнгөж ирсэн. Ирээд яг 1 жил болж байгаа тэр намар нь. Ихэд ороод ирсэн явж байна. Миний энийг битүү тоогоорой. Ингэж ярьд юм уу? Хамгааллацсан. Тэгээд ихэд ороод ирсэн. Яг өнөөдөр бол юм авахгүй зүгээр манайч нүүхж байгаа. Тэгээд нүүл ер нь бол хэрэгтэй юм юу вэ? Шин садар юу байна? Харахаар ирсэн. Энэ ингээд тусдаа. Тэгээд энэ тавг амар хөөрхөн хардаа. Жохон тийм хооны төв шиг харагдах юм гэхдээ. Энийг авлаа. Энд хевсний хэсэг байна. Манайх хевсээ бас солино. Тэгээ ерөнхийдөө энэ удаад гэрийн интерьерийн өнгийн жохон тийм хар цагаан өнгөөр хөвчлэн байлгах болохоор энэ хевс бас таалагдчихээн. Хэмжээнд тэр үнэнч тэр хийц материалд тэр 89,900 юм. Энэ гэрлээс айгүй нүдэнд тусаад байгаа ойрд ингээд шууд газар тавьсан ч айгүй хөөрх юм билээ. Яг ийм гоё цэвэрхнэр ихгээд ирэхсээр итэл би энэ гэрлнээс 50-аг үдэж удчихлаа. Энэ бол 49,900 вон гинэ. Гэтэ бас нүүрснийхэн дараа бодож байгаа бол нуулахны өрөөндөө бас тавьж магадгүй. Жохон байж байгаа наа чин томорчин л доо. Тэгээ яг гоё хит зөөлөн биш, хит хатуу биш. Тэг ингээ бамбалзаад байхгүй яг
Гоё матрас авчээ. Манайх ороо матрастайгаа зарцсан. Тэгээд энэ болохоор энэ шинэ матрас авсан юм. Тэгээд дээшээ өндөр нь хуучин матрас маань бол 20 см-ээс энэ болохоор 15 см-ийг албаар ингэж 15 см-ийг бүр хайж иж захиалсан. Яагаад гэвэл шинэ оронд маань нөө хитрхийн ийм дээшээ өндөр одоо матрас ер нь бол цохихооргүйсэн байхгүй юу. Тэгээ энэ бол одоохондоо яг гоё хөвсөөгүйгээр дөнгөж цай задлсан учраас нөө хамаг агаарын сороод ингээд жижигхэн хайрцагт хийцэн байсан учраас одоо энэ хэсэг хугацааны дараа баг багаар ер нь бол жоохон томорж байна. Энийг манайх яг нөөхтэй би яг энэ авах гад сагсандаа хийсэн байгаа. Төргм аваад. Тэг замдаа нөөрэ бодно. Сүүлийн ер нь жил хагас нь 2 жил шавын жил хагас ч юм уу. Энэ Dior-ийн кушн хэрэглээд байгаа. Надаа энэ айгууд тохироод байгаа Clove cushion. Тийм Clove cushion-ыг хэлж байгаа. Тэгээд энэ сая хэд оны өмнө юугийн захиалж авсан. Запаасан. Яг энэ Dior-ийн холол яг чуд үнэтэй. Тэгтээ эхний ээлжинд энэ гаднах кейсийг ингээд нөө худалдаж авдаг байхгүй юу. Тэгээд кейсийг нэг авчвал угаасаа ингээд запаас нь авчдаг. Тэгээд чинь сүүлдээ запаасаа сольж игээ бараг 8 сар хэрэгэлсэн юм уу? Бүжигтэй төлөө миний арсыг ямар гоё болгохыг харцгаая. Яп. Ажил гараас гарахгүй байгаа ч юм шиг сонин нэг тийм эргэлцсэн өдөр байна. Бид нөгөө нэг гоогийн цэцэрлэгтэр ирж уулзаад тэгсэн чинь тэр нь одоо шууд ингээд гоо явах боломжгүй. Тэгээд Солонгосын нөгөө нэг одоо цэцэрлэг сургуулиуд нь 3 сард одоо монголчин 9 сард хичээлийн шинжил гэдэг бол Солонгос болохоор ингээд 3 сард гэдэг байхгүй юу? Тэгээд 3 сараас ингээд орох боломжтой гээд тэгэхээр ингээд бид хоёр 3 сар хүртэл одоо гоог хуучин цэцэрлэг рүү ингээд ирж очиж зөөгөөд 3 сараас одоо гэрийнхээ дойрхон цэцэрлэгт өгөх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол жоохон явдал суудал ихтэй болчихж байгаа. Тэгээд энэ аваараа жоохон хэсэг тийм цэцэрлэг хайгаад олсонгүй. Тэгээ одоо ингээ харанхуй Солонгост айгүй ихт харанхуй болчтой. Тэгээ одоо л нөгөө байран дээрээ цэцэрлэг хийх гээд дөнгөж гадаа нь ирж байна. Тэгээ гоо цэцэрлэгээс нь аваад тэр хойно унтчихин. Цонх мохоо угаах болохоор ийм юунууд авсан замаараа саяас цэвэрлэгээний бодсон тэрийг нь бас зардаг газрыг хайгаад жаал явлаа. Яа, гадаа ингээ харанхуй болсон. Та эцэд гоё юм харуулъя. Ингээд террастай ахгүй юу? Ийм том террастай. Харууцсан нь бол үнэхээр гоё. Яшаа харууцсан ийм гоё. Эндээ бас ийм террастай ахгүй юу? Хоёр тал руугаа ингээд террастай. Тэгээ харууц бол бүр нэр үнэхээр гоё. Төрөний террас болохоор тэр талаа байхгүй юу? Тэгээ энэ ингээ унлахны өрөө нь харагдчихээн. Дахиад унлахны өрөөнөөс ийшээгаа бас ийм террастай. Тийшээ ингээд муураас харагдчихээн. Энэ байрны надад хамгийн их таалагдж байгаа нь энэ ахгүй юу? Ингээд нойлынх нь
Нойл нь ингээд угаал дүр нь юм гоё тавцантай ийм. Тэгээд бас нэг юм нь энэ ингээд цаашаа ороод өгсөн энэ тавиур надад энэ бүр амар таалагдчихж байгаа. Тэгээд ийшээ болохоор бас нэг таалагдж байгаа юм ингээд хоёр тал руу гарсан цонхтой болохоор агаар салхи сайн нэвтрэлцэн өглөөнөөс орой үдшийн бүр хүртэл бүх нар орж ирэхээр юм. Тэгээд ийшээ болохоор унлахны өрөмийнх нь олохгүй бас ингээд юм. Энэ надаас үнээр таалагдчихж байгаа. Энэ надад амар таалагдаад байгаа энэ тавиур нь. Айгаа цэвэрхэн харагдаж байгаа. Би амар таргалцсан та навыг ямар таргалцсан юм бэ гэж бүү хэлээрээ. Тэгээ энэ тавиурнаас толныхоо энэ тавиурнаас хамаагүй бүр юм том. Тэгтээ амар гаццсан шиг дуурайд байна. Ямар нэг юм төвлөлтсөн байна. Как сразу? Ничего. Энийг хардаа. Энэ нөө байр нь ингээд цаанаас ийм одоо ингээд ер нь бол ийм хөргөчтэй байхгүй юу? Тэгсэн чинь өндөх хийх юм ийм хитгэж шийдсэн. Хай өнөөдөр манайх нүүж байна. Уул нь маргааш нүхсэн. Тэгээд маргааш тодоо ажилтаа болохоор өдөржингөө гойтой шал дими тодоо хүлээж байж ийснаас өнөөдөр орой хоёлаа ажиллаад хараад гэрээ нүүлгэж юмнуудаа оруулж шууд тавьчаад унтаад тэгээд маргааш өдөржингөө би амархан юм чи ахс бүтэн сайн баггүй маргааш нь өдөр чинь. Тэгэхээр маргааш нь би тэг юмнуудаа янзлаа байжсэн хамаагүй дээр юм байна гэж ярилцаад тэг өнөөдөр орой гинт нүүхээр болсон. Болохоор төрүүлээ дотцсон юмнуудаа янзлж байгаа боож баглаад тэг би одоо замаараа гоог цэцэрлэгээс нь авчаад тэгээд ороход бараг л юмаа боо дуусчих байх. Манайх ч нэг тийм амар их тийм хоог нав шачаагтай айл ерөөсөө биш болохоор тэг ажил нүхийн өмнө ормоор ширээ санал бүр хамаг юмаа зарцсан хөрөгч мөрөгчөө. Би ингээс нүүх болохоор хуучин гэрээ харах нь өргөдөд өгдөө. У리 집 빠빠이. 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 Уул нь бол ажлын өрөө ер нь бол болох гэж байгаа. Тэгээд гоо ингээд юу энэ өрөөнд ингээд өөрийнхөө тоглоомыг оруулаад хамаг юм ингээд тохнуулаад ингэсэн байж гин. Тэгээд яг амарташ маргааш нэг гэрээ зэгцэлж чад болохгүй бол зүгээр энийг охины хөөрэ болгоч тийм үү гэж бодчих.